Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлийг эхлүүлцгээе. За одоо багшийнхаа үзүүлэх зургийг ажиглаад хин ямар үйл хийж байгааг хараарай. За тэгэхээр сая зурагт бид бүгдийн сайн мэдэх Аладдин хүүхэлдэйн киноны 2 дүр харагдаж байна. За тэгвэл тэр хоёр юугаар нисчихсэн бэ? За мэдээж тэр хоёр маань шидэд хивс ашиглан нисчихсэн тийм. За тэгвэл хивсийг бид амьдралдаа хэрхэн ашигладаг вэ? За мэдээж хивсийг бид амьдралдаа дэвсгэж хэрэглэдэг. За тэгвэл үүнтэй адил үндэсний бичигт дэвсгэлж ордог бүсгнүүд байдаг бахнэ. За өнөөдрийн хичээлийн маань сэдв хатуу зөөлөн дэвсгэр үсгийг таньж зөв бичиж сурцгаах нэ. За өнөөдрийн хичээлийн маань зорилго хатуу зөөлөн дэвсгэр үсгийг таньж онцлогийг мэдэн зөв бичиж сурах нь. За зорилт нь хатуу зөөлөн дэвсгэрээр төгссөн үгийг ялган таних, холбоо үг өгүүлбэрийг уншиж дэвсгэр үсгийг тодорхойлох, зөв бичих, галгаас үндэсний бичгээр зөв хичээнгүү бичих гэсэн зорилтыг хүрээнд өнөөдрийн хичээлээ явуулах нэ. Бүгдээрээ өнөөдрийнхөө шинэ хичээлийг үздэцгээе. Хичээлд идэвхтэй оролцоорой. За Монгол бичигт дэвсгэрлэх болон үл дэвсгэрлэх үсэг гэж байдаг. Бүгдээрээ эхлээд дэвсгэрлэх үсгийн тухай үздэцгээе. За дэвсгэрлэх үсэг нь бол Б, Г, Р, С, Д болон Н, Им, Ил, Инг гэсэн 9 гэгүүлэгч байдаг бахан. За эдгээрийг дотор нь хатуу дэвсгэр буюу багар сад гэж чийжилж болно. За зөөлөн дэвсгэр буюу намлан гэж чийжилж болох нэ. За бүгдээрээ доор харагдаж байгаа жишээ үгийг харцгаая. За эхний жишээ үг нь анар буюу ирээр дэвсгэрлсэн үг байна. За дараа нь Чингис буюу эсээр дэвсгэрлсэн үг байна. За дараа нь хад буюу дээгээр дэвсгэрлсэн байна. За үзэн буюу имээр дэвсгэрлсэн, мойл буюу илээр дэвсгэрлсэн, хам боргоцой буюу инг гэсэн гэвлэгчээр дэвсгэрлсэн ийм жишээнүүд байна. За тэгэхээр ерөнхийдөө дэвсгэрлэх үсэг гэдэг нь үгийн дунд адагт ардаа ишиггүй үе төгсгөн дэвсгэрлэж ордог байна. Тэгэхээр ерөөсөө тэр гэвлэгчийн хойноос ямар нэгэн ишиг ордоггүй. Зөвхөн тэр гэвлэгч нь өөрөө үе төгсгөөд орж байгаа тэр гэвлэгчийг дэвсгэрлэж орж байгаа буюу дэвсгэрлэх үсэг гэж нэрлэдэг байна. За бүгдээрээ тэмдэгтээ тэмдэглээд аваарай. За тэгвэл сая бүгдээрээ дэвсгэрлэх үсгийг үзсэн бол одоо үл дэвсгэрлэх үсгийг харъя. За тэгэхээр энэ х, иш, т, з, ч, ц, ч гэсэн 7 гэвлэгч ордог байх нь. За хойно нь бол мэдээж монгол бичгээр хэрхэн бичдэг нь бол харагдаж байна. За одоо бүгдээрээ жишээ өгнүүдээ харах юм бол за эхний үг маань хаш буюу ха си гэж үчиж байна. Тэгэхээр иш нь хойноо и гişгтэй орсон байна. Тэгэхээр энд үл дэвсгэрлэж байгаа хань. За дараа нь жүрж буюу жүржи гэж үчиж байна. Тэгэхээр энэ ж-ийн хойноос и ороод ингээд үл дэвсгэрлэж байна гэсэн. За дараа нь бөөрөлцгөн гэхэд мөн з-ийн хойноос үсэг орж үл дэвсгэрлсэн байна. За чацарган гэхэд мөн ц-ийн хойноос орж ингэж дэвсгэрлсэн байна. За мөн гүзээлцэн гэхэд мөн з-ийн хойноос ороод ингэж үл дэвсгэрлсэн байна. За тэгэхээр үл дэвсгэрлэх үсэг нь бол үгийн дунд адагт ямагт ардаа ишигтэй бичигддэг үл дэвсгэрлэн ордог. За тэгэхээр дэвсгэрлэх үсэг маань бол ардаа ямар нэг ишиггүй зөвхөн өөрөө үеийг хааж ордог байсан бол үл дэвсгэрлэх үсэг маань ардаа бол ямагт ишигтэй бичигдгээрээ бол ийм ялгаатай байдаг бахнэ. За бүгдээрээ мөн дэвтэртээ сайн ялгааг гаргаад тэмдэглээд аваарай. За одоо бүгдээрээ сая дэвсгэрлэх болон үл дэвсгэрлэх үсгийг ингээд үзчихсэн учраас даалгавар ажиллацгаая. За эхний даалгавар маань баагаад туслан үгсийг дэвсгэрлэх болон үл дэвсгэрлэхээр нь ангилаарай гэж байна. За бид бүгдийн ангилах үг маань бол
дээр 8 үг бах нь бүгдээрээ баавгаад туслаад эдгээр үгийг дэвсгэрлэх болон үйл дэвсгэрлэхээр нь ангилаарай. Багш нь 2 минутын хугацаа өгье. За бидэнд 1 минутын хугацаа үлдсэн байна. За бүгдээрээ ангилахдаа дотруулсан үсгүүдээ анхааралтай хараад ангилаарай. За бид 30 секунд үлдэж байна. За одоо бүгдээрээ багшийнхаа хийсэн зөв хариуг харцгаая. За тэгэхээр багш нь ингэж ангилсан байна. Эхний хэсэгт болвол зарлиг, хаан, сувд, нийгэм, Монгол гэсэн дэвсгэр үсгүүд байна. За бүгдээрээ г, д, ил, ин, им гэсэн дэвсгэр үсгээр бол дэвсгэрэлж орсон үгнүүд байна. За дараагийн хэсэгт нь аз, сурагч, амжилт гэсэн үл дэвсгэрлэх үсгүүд байна. За бүгдээрээ хойноосоо дандаа гიშгтэй орсон байгааг бол бүгдээрээ харсан байх. Та дэвч гэсэндээ үнтэй адил асуудлаа зөв ажилласан гэж бол багш нь найдаж байна. За одоо бүгдээрээ даалгавар 2-оо ажиллая. За тэгэхээр дараах галгаар бичсэн үгсийг монгол бичвэд хөрвүүлэн холбоо үүсгэнэ. За багш нь 2 минутын хугацаа өгье. Бүгдээрээ дэвтэр дээр ажиллаарай. За бүгдээрээ дасгалан ажиллахдаа дэвсгэр үсгүүдийг хэрхэн дэвсгэрлж байгаа вэ гэдгийг сайн анхаарч ажиглаарай. За бидэнд 1 минутын хугацаа үлдсэн байна. За 30 секундын хугацаа үлдсэн байна. За одоо бүгдээрээ багшийнхаа үсгсэн холбоо үгийг харцгаая.
За даалгавар 2-ын хариуг харах юм бол Овг аймаг, ном дэвтэр, цэнгэл жаргал, хүүхэд залуус, улс гүрэн, удам судар гэсэн ийм 6 холбоог үүссэн байна. За тэгэхээр аймаг гэдэг дээр бол г үсэг дэвсгэрэлж орсон, дэвтэр гэдэг дээр ир үсэг дэвсгэрэлж орсон, жаргал гэдэг дээр ил үсэг дэвсгэрэлж орсон, залуус гэдэг дээр эс үсэг дэвсгэрэлж орсон, гүрэн гэдэг дээр ин үсэг дэвсгэрэлж орсон, судар гэдэг дээр мөн ир үсэг дэвсгэрэлж орсон байна. За тэгэхээр та бүхнийг ч гэсэндээ даалгавраа сул ажиллаж байхдаа эдгээр онцлогийг харсан бахаа гэж бодож байна. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр бүгдээрээ хатуу зүйлийн дэвсгэр үсгийг мэддэг болсон. За мөн тэдгээрийн онцлогийг таньж зөв бичиж сурсан бахаа гэж бодож байна. За тэгвэл бүгдээрээ гэртээ хатуу болон зөөлөн дэвсгэрээр төгссөн үсгтэй үгс тус 5-ыг олж чээрээ. Бүтэн амжилт хүсье.